Групп хичээл явагдах гэж байна. Тэрнийхээ хажуугаар гурван төрлийн өнөөдөр хоол хийх гээд бэлдээд ороод ирсэн бил. Өнөөдөр бид нар шүл хийж байгаа. Ногоотой шүл хийж байгаа. Манай 7 квартны тоон дээр бид нар өнөөдөр плов хийн. Манай будаа агшаагч дээр энти тав дээр плов хийн. Тэгээ манай electric skillet дээр өнөөдөр би хүүтэн тоон дээр яаж нөгөө бүх юмаа үрж тавиад хоол хийж болдгийг өнөөдөр би electric skillet дээр би ногоотой ийм гоё цагаан загас өнөөдөр жигнэж үзүүлнэ. Ямар ч тосгүй, ямар ч усгүй энэ ногоотой юутай загастай гоё хоол өнөөдөр хийнэ. За эхлээд бүгдээрээ энийг харчих. Би эдгээр энэ ч юу яагаад ястаа шүл гаргаад тэгээд ястаа шүл гаргасныхаа дараа бид нэр юугаа махаа гаргаад бүх юмаа гаргаад ногоогоо хийгээд бид нэр medium гал дээр тавьсан байгаа. Шөлөө бэлэн болгочиход хамгийн сүүл гоё. Тэгэхээр одоо ингээд юу манай хонх дугаараад эхлэхээр манай хонх дуурж байна. Хонх дугуулаад эхлэхээр бид нар бүр ингээд хамгийн баг руу нэг рүү ингэж болгоод хонхчоо одоо дуурхаа болно. Тэгээд ерөнхийдөө юугаа цагаа тавиад манайха 10 минут тавьчаарай. Утсан дээр нэг нь 10 минут тавиад 10 минутын дараа манай ногоотой шүл маань бэлэн болно. Тэгээ болохоор нь би танарт онгойлгоод үзүүлье. За одоо би халуун тоогоон дээр яаж хоол хийгийг үзүүлье. Манай MP5-ыг би 400 градус дээр халаацсан байгаа. Хоосон ямар ч тос мос ус мос юу ч хийгээгүй байгаа. За энэ дээрээ би хамгийн түрүүнд сонгоно. Тийм болохоор энэ халтсан байгаа учраас манай энэ electric skillet-ийн маань энэ залгуур маань анивчгаа болчтой. Тэгэхээр энэ тоогоо маань 400 градус болцсон гэсэн үг. За тоогоо халаацсан байгаа. Би сонгоно гэхлээр тийм. За сонгоо хийхэд ямар ч юу хэрэггүй. Манай мод хаа. Модны юм байна. За тэгээд ингээд харагдаж байна уу те ямар ч тос хийгээгүй. Эхлээд би сонгоно хатуун шууд тоон дээрээ хийгээд ингээд шамтуудаар хуурна. За энэ юу болж байгаа хооронд би дээрээс нь ирсэн маха. Энэ хоньны мах уу юуны мах? Хоньны мах. За гой хоньны махтай өнөөдөр удаасаа хуурах юм ээ. Гэхдээ өнөөдөр би нэг жоохон экстра илүү юм үзүүлэн зүгээр нэг жирийн удаасаа хуурганаас арай өөр. За ингээ махаа хийчлээ, сонгоно хийчлээ. За энэ дээр бүгдээрээ перц тастанаас давсаа үзчихлээ. За давсаа хийлээ. Перц давс перцээ хийгээд за тэгээд тагаа тагна. 5 минут махаа болгоно. Хамгийн түрүүнд одоо өөр илүү дутуу хийхээс өмнө хамгийн түрүүнд жоохон махаа болгож махныхаа шүүсийг гаргаад махаа шаах. За ингээд тагаа тагчи 5 минутын дараа бүгдээрээ махаа шаах. За одоо энэ тоогоо руугаа бүгдээр электрик тоогоо руугаа яа. За электрик тоогоон дээр бид нэр хүүтэн байгаа. Ерөөсө халаагаагүй бас хоосон ямар ч тос хийгээгүй ус хийгээгүй юу ч хийгээгүй байгаа. За би энэ загсныхаа доор би sweet potato түрүү энэ нөгөө манай шүлэнд хийсэн үлдэгдэл жоохон байцаа энэ юуны цагаан cauliflower эдрийн үлдэгдэл юм шиг байгаа. За тэгээд ингээд би ногоогоо ингээд доор нь дэвсээд өгнө. За ногоон дээр ахаад брокколи хийн. За би брокколигаа ерөнхийдөө айгүй том хийсэн байгаа. Тэр чигээрээ ингээд иштэй ингээд томор хийсэн ба. За эднэрийг бас ингээд үрээд харина. За тэгэхээр энэ ногоо загас гэдэг маань аюу хурдан болдог учраас би загас ногоогоо бүгднийг нэг зэрэг хийж байгаа шүү. За загас явахаас өмнө ногоон дээрээ жоохон давс перц жоохон амтлагч хийчих. За перцээ хийлээ. Перц хийлээ. Жоохон багсаа хийчихээ. За тэгээд дээр нь загас. За одоо
би загсаа дээр нь ингээд шууд түүхий загсаа ингээд тавьчихна. Танаа жоохон юу лимон жоохон масс зассан юм байна. За давсаа юугаа загсан дээр ахиад жоохон давсхийн. Ахиад жоохон перц засаад өглөө. За лимон байна. Лимон жоохон масстай. За лимон байна. Масс байна. Юу байна уу? Хотод жижиг хутга байна уу? Жижиг хутга байсан. За. За ингээд жоохон масс загсан дээрээ тавьж өглөө. Лимон сквиз лимон зүсэж. Тэгээ байгуул ахаад. Энд чинь нөгөө сквиз хийсэн. Бараг зүсгүй. За дээрээс нь жоохон ингээд лимон цацаад өгчээ. За лимон ахаад юу яагаад жоохон лимон. За ингээд лимоноо сайн цацаж өгөөд дээрээс нь бид нэр жоохон ингээд лимоныг сайн цацаж өгөөд болчихчих. За одоо ингээд бүх юмаа хийцэн гүтэн тоогоо тийм үү. За тагаа таглалаа. Тагаа тагаахаас өмнө энэ эрмэг дээр байгаа энэ давс маус перц мерцийн хоолны үлдэгдэл ногооны үлдэгдэл өвчтөс мэдсэн ингээд сайн цэвэрлж өгөөд за тэгээд температура бүгдээрээ температура 300 градус дээр тавь. Энэ манд манай medium дунд зэргийн гал гэсэн. 300 дээрээ тавиад залгалаа. Тэгээд хонхоод сунсан. Хонх дугуурлаа бид нар бүгдээрээ энэ температура 200 болгоод 200 болгосныхаа дараа 15 минут тавиад загсч бэлэн болно, ногоож бэлэн болно, бүх юм ингээд нэг зэрэг болно. Окей. За бүгдээрээ пловныхаа мах руу явъя. Пловныхаа мах руу явъя. За одоо ингээд манай мах харагдаж байна уу те аюу гоо ингээ борлоод тэр чигээрээ болцсон байна гэсэн. За энэ дээр бүгдээрээ удаага хийн. Юу чиг бисэн. За бид нар 2 аяг удаа хийж байна. Бүгдээрээ луу их үү өөр ногоо их үү? Луун зүгээр. За тэгвэл жоохон 2 номер дээр луу иштэд надад нэг луун аваад иртээ. Манай салат маслын 2 номер дээр шилжүүлээ. За будаагаа хийчихлээ. Будааныхаа дараа бас жоохон бид нар энэ chickpeas монголоор юу гэх юм бэ? Ангахаа. За энэ chickpeas бид нар энэ чинь нэг олон цаг энийг overnight юм уу те өмнөх шөнө хийхээс өмнө өмнөх шөнө ингээд усанд хийгээд дэвтээ хэрэгтэй. Нэлээд олон цаг дэвтээжээж юм зөөлөдөг байгаа. За одоо будаан дээрээ жоохон chickpeas хийгээд бүгдийг хийчихв. Бүгдийг. Таны дараа нийтгүү. За тэгээ одоо би юугаа хольж өгөн. Маха будаатайгаа одоо ингээ хольж өгөөд нөгөө хоолоо сайн холиод өгөх хэрэгтэй. За 2 номер дээр хийчихсэн. За 2 номер дээр манай салат мастрын 2 номерын кат ийм гоё нарийнхан жижиг хэрчилт байгаа. Тэгээд за энэ ч болно. За манай консалтингууд хийлгээд юу л бол бүх юм л хийгээд. За бүгдээрээ одоо энийгээ жоохон ахиад сармис байгаа юм манай. Бүтэн сармис байгаа. За сармис гадаад. За би одоо жоохон удаа юугаа
жоохон давс хийгээд жоохон амтлаа. За тэгээд перцээ хийгээд жоохон үзэн байгаа юу? Cranberry юм ба. Cranberry хэрэггүй. За тэгвэл garlic-а тавьчих. Юу байгаа юу? Жоохон юу байгаа юу? Нөгөө cumin? Жоохон cumin байна. Cumin байвал жоохон cumin чи. Монголоор юу юм бол За cumin хайсан. гонд чинь хараа байсан. Cumin чинь яг Cumin Монгол гонд биш. үгүй гонт хэрэггүй нөгөө cumin хэрэгтэй. Танад байсан да харагдаад байсан танад cumin. За надаа тооцоогоо тэр чинь за ингээд би шууд сармсаа тэр чигээр ингээ бүр хальстай нь ингээд хийчин дараа нь болохоор бид нэр идэх болохоор энэ хальсыг авчин. За ингээд нэлээд хитэн сармс хийчлээ. Юу авсан уу? Cumin авсан. Үгүй cumin. Cumin устчээ. Cumin байс харагдаад байсан да. Тэгээд доор үзэх бас байх юм. За одоо би ингээ усаа хийж гэн. Удаага усаа хийж гэн. Удаага бас нэг плов хийхээс будаатай гуурах хийхээс өмнө нэг 30 минут бас удаага бас тэгтээчүүл бас зүгээр байдаг. За будаа маань байна шүү дээ тийм. Шулны 10 минут. За шүлээ тэгвэл унцаач. Шүл ингээд болцсон гэсэн үг. Дахиад ус хэрэгтэй нөгөөний бодлоо усаар наас нь юу хийчихлээ шүү. Тэг cumin олоод ирүү сайн. За одоо бид нар байна шүү дээ. Ерөөсөө их ус шаардлагагүй, хийх шаардлагагүй. Яг ингээд хоолоо ингээд холиод яг ус чинь юуны чинь будааны чинь дээр ингээд байх хэрэгтэй шүү. За бүрэн усан дотроо хоолч орсон байх хэрэгтэй. Будаан орсон. Будаан ингээд бүгд ингээд усан дотроо орсон байх хэрэгтэй шүү. За ингэхэд бол ерөнхийдөө болчихсон гэсэн. Жохон Ажил дээр байна. ажил дээр байна тийм. За байхгүй байна. Тийшээ авчих юм байна. За одоо юугаа будаага юу яадаа таглалаа. Би одоо 400 градусаа унтраалаа. Тэгээд температурээ дараад rice 2 гэдэг сеттинг дээр бид нар нэлээ 1-2 аягаас илүү юм хийж байгаа болохоор rice 2 сеттинг дээр тавиад одоо ингээд одоо мартаа. Энэ тоогоо маань өөрөө будааны юутэй будаа агшаадаг нөгөө тохируулгатай. Тэр тохируулгаараа одоо дээшээ доошоо температураа юу яагаад хюма яагаад энэ ч өөрөө унтарч. Тэгээд бүх хоол чинь бэлэн болохоор энэ юу чинь залгуур чинь 150 градус дээр зогсон. 150 градус гэдэг маань зүгээр хоолыг чинь халууны бариад байж гэсэн үг. Окей. За шүл болсон шүлээ үзүүлээ гэхээр за ингээд шүл маань гой болчихсон байна. За ингээд бүх ногоо маань яг гой өнгөөрөө байна. Бид нөгөө чансан ясныхаа нөгөө махыг ингээд жижиглээд шүлэндээ бас хийцэн байгаа. За шүл бол ингээд гой болцсон байна. Плов болж байна. За манай загсны юу яаж байна? Өөр болоогүй. За тийм болохоор одоо бид нэр ингээд энэ удаагийнхаа лайвыг ингээд хурдан эсвэл юу хийж үзүүлэх вэ? Салат хийж үзүүлэх үү? Нэг салаатаа хийж үзүүлэх үү? Эсвэл дараа болох уу? За ямар ч хэсэг энэ гурван хоолн дээрээ бүгдээрээ зогсъё. Жимсний салат хийж үзүүлэх үү? За нэг жимсний салат хийж. За одоо бид нар энэ хоох дуурахыг би хүлээгээд байна хамгийн гол. Хоох дуурангууд би энийг яаж одоо температурыг багасгахыг үзүүлээ. За бүгдээрээ ийшээ ирээд жимсний салат ямар гурав дээр. Яагаад rice хийдэг гэсэн нөгөө багцлаа болох гэж байгаа. Үгүй махнаас гадна chickpeas жоох удаан мах. За бид нар өнөөдөр жимсний салат одоо юм ялангуяа одоо юм халуун байгаа үед бүгдээрээ хөнгөн ногоо жимсээ илүүд хүйц идэв. Тийм болохоор өнөөдөр би ингээд
юутай гуагаар хийсэн. Энэ бол cantaloupe. Cantaloupe хийж. Надад салатыг боолд өгч. Это strawberry. Strawberry orange. Надад энэ orange strawberry. Надад strawberry-га ноо юмнууд аваарай. Blueberry. Blueberry. Оо. За бүгдийг нугаач. За боол ирчээ. За өнөөдөр гоё яаж амархан 5 минутын дотор гоё жимсний салат хийж болтыг үзүүлээ. Цэцэн энэ талаас тэгэхээр нөгөө хүн нөгөө яг харагдана. За одоохон би юу яагаад гараа уучдаг вэ зэ? Гараа уучдаг нэ. Жимслүүдээ юу яагаад авчихлаа? За 3 номерын кон хийлээ. Манай энэ салат мастер машин пластик юм хамгаалттай ирдэг. Энэ хамгаалтаа аваад бид нар одоо энэ гуаг энэ ямар ч гоо нөгөө нэг юу ээж бол honey dew ээж болно. Энэ orange cantaloupe ээж болно. Шиуга ээж болно тий. Ямар ч жимс ээж болно. Энэ юугаа ингэж хэрчээд доошо харуулаад дээрэс нь ингээд дарж өгнө. Гараараа ингээд сайн дарж өгнө. Тэгээ эргүүлэнгээ энэ яг 2 болчих. 3 маань. Манай 3 болчих. Бүр нарийн. 3 хүн дээр явж штэ. Манай 2 шат чанд өгсөн чинь. За ингээд тий арай том хэрчээ. За ингээд юуг чинь цэвэрлээд ингээд жимсээ чи ингээд гоё хичээд өгч. Хоёр талаас нь ерөөсө гараараа ингэж дарж өгч байгаа шүү. Юун дээр кон дээр нөгөө хутган дээр ингээд гараараа ингэж дараад ингэж дарж өгч байгаа. Тэгэхээр ингээ ийм гоё цэвэрлээд өгч байгаа. За гар дотор хийхэд зүсэхгүй. Буцаад эргүүлээд гар нь наалцсан юмыг авахд зүсэхгүй. За одоо бид нар strawberry-га яг бас 3 дээр энэ basket-а хийгээд basket-ийн дотор нь энэ жимснүүдээ. За ингээ жимснүүдээ strawberry-нуудаа хийгээд за За strawberry-ийнхаа ардаас юу blueberry хий. За тэрнээс гадна бид нэр orange чадчихв. Манай orange чадсан. За тэгээ одоо cone-с солино. Бүгдээрээ 1 номерын cone дээрээ солиод orange-ны жоохон juice zest 2 хийгээд юу яа. За ингээд бүтэн orange байна. Orange-ийнхаа энэ хальсан дээр байгаа энэ zest-ийг нэг дээр одоо бас гоё ийм үнэр амт нэмэхээс гадна бас нөгөө энэ С витаминтэй витамин аягүй сайн энэ дотор нь агуулгдсан байгаа. За ингээд юугаа оранж ингээд хагас зүсээд бас яг 1 номерын кон дээрээ дээрээс нь дараад ингээд дараад эргүүлэхээр оранжны чинь жюсийг ингээд аваад өгч байна. Харсан. За энийг ахаа хийдэг. Ингэж тав зүсээд дээрээс нь дараад гараа ингээд дараад гараа ингэж байрлаа. Дарлаа эргүүлдэг. За ингээд манай жимсний салат маань надад нэг халдвар өгөөч. За ингээд салат маань аюу гой үнэртжээ. Хэрвээ үнэртдэг байсан бол удахгүй одоо камер үнэртдэг болох байх. Тэгэхээр одоо манай хоол нь бүр жигтэйхэн гоё харагдах баг. За ямар ч байсан ингээд ийм гоё өнгөлөг амттай fresh fruit salad ингээд бүгдээр хийчихлээ.
За бүгдээрээ загс руу ирээ. Манай загс дуурч байна. За энэ хамтаа нөгөө нэг загстай тоогооч. Дуураад байна. За одоо би 300 градусаар энэ юу харуултаа? Температур харуултаа. 300 градусаа одоо би багасгана. Температур дээрээ дарлаа 200 болгоно. 200 болголоо. 200 гэдэг чинь лоо одоо пилетгэр ярих юм бүр нэг рүү багасгаж гин гэсэн. Тэгээд цагаа тавлаа, тайм дээр дарлаа 15 минут. За 15 минутын дараа ногооч бэлэн болно, загсч бэлэн болно. Ингээд 15 минутын дараа хоол бэлэн болно. Өөрөө автоматар тэгээд унтарчдаг. Манай энэ одоо электрик тогоонуудын одоо ач холбогдол юу вэ гэхээр ерөөсө гар хүрхгүй, айгүй амар өөрөө унтардаг. Хараад, шалгаад ингээд үзээд хараад шаардлагагүй. Заримдаа ажлаа гараад гадшаа гарчаад ороод ирэхэд хоолч бас бэлэн болсон. Хой орж ирэхэд ч хоолч хасуунаараа байж байна. За бүгдээрээ наашаа нөгөө MP5 руу орчтой. MP5 одоо бид нэр райс 2 дээр тавьсан. Одоо ингээд дээрээ өөрөө дээрээ доошоо ингээд температураа ингээд юу яагаад одоо энэ хардаа хонх дуурч эхэлж байна тийм үү. Гэхдээ бид нар энэ дээр ерөөсөө юу яах шаардлагагүй, солих шаардлагагүй өөрөө нөгөө тохируулгатай учир өөрөө дээшээ доошоо болоод болчихно. За тэгээд энэ манай удаатай хураг болохоор би дараа нь зургийг энэ видеоныхаа доор зургийг аваад бүгдээр оруулъя. Энэ жоохон ямар ч байсан 20 минут болох баг. За тийм болохоор одоо ингээд хонх дуурч байна. Энэ өөрөө ингээд температураа тохируулаад явчихна. Окей. Би тэгээд загсныхаа зургийг, лоовынхаа зургийг аваад энэ видеоныхаа доор оруулна. Хэрвээ асуух юм байх юм бол бүгдээрээ комент бичээрэй. Бидний дараагийн хичээл бол тэгээд хэрвээ яг одоо сурмаар байгаа хоол байх юм бол бас комментэнд үлдээгээрэй. Тэгэх юм бол би бас дараагийнхаа видеог өөрөө чинь хүсэж байгаа сурмаар байгаа хоолыг чинь манай салат мастераар яаж одоо зөв аргаар тийм үү эрүүл бага температур дээр их лоу температур дээр яаж болгож болох вэ гэдгийг өнөөдөр дараагийнхаа хичээлээр манай энэ одоо гол одоо энэ дуурж байгаа энэ хонх маань энэ юунд одоо ич хийсэн юу энэ хонх зүгээр нэг хонх биш. Энэ хонхыг манай сая тренинг дээр юу гэж нэрлэдэг гэж nutrition protector гэж байна. Nutrition protector гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр одоо шимт хичээлээ хадгалагч гэсэн. Тийм болохоор энэ хонх дуурснаар энэ хонх хэдэн градусаар дуурж байна гэхээр яг буцалах 100 градусаас өмнө 89 градусаар дуургаараа онцлогтой. Энэ хонх дуурдаа бид нар хамгийн бага одоо пилетнийхаа нэг номерыг багтаар гадаа багсгаад эсвэл манай одоо электрик тогоон дээр 200 градусаар багсгаад ногоо ерөөсө 10 минут 15 минутанд болдог байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр ногооны чинь nutrition одоо минерал, витамин нь 93% хадгалагддаг гэдгээрээ манай тогооны одоо гол ич шидэн байгаамаа. Тийм болохоор бүгдээрээ энэ хонх маань зүгээр нэг хонх дуурайд байгаа биш гэдгийг бас манай шоу үзсэн хүмүүс бас сайн мэдж байгаа. Манай шоу үзээгүй хүмүүс энийг бас юу дуурайд байгаа ингээд ойлгохгүй ч магадгүй тийм учиртай байгаа шүү. Тийм одоо энэ чинь гол одоо хоолны чинь 93% минерал витаминийг хадгалахад одоо тусалдаг одоо протектор хамгаалагч гэсэн тийм ногооны. За тэгээд дараагийн одоо манай лайв видео бид нэр ахаад хичээл оруулна удахгүй одоо байн манай лайв хичээлүүд орж байгаа. Мэдээж бид нэр айл болгонд очиод одоо заах боломжгүй учраас манай энэ видеонуудыг та нар үзээрэй. Айл болохоор би ойлгомжтой богинохон хугацаанд айл болохоор сайн ойлгомжтой тайлбарлаж өгөхийг боддог. Тийм болоо тэгээ дараагийн видео болтоо баяртай бүгдээрээ тэгээ сайхан амарцгаагаарай. Сүнсээ өдөр үзтээ өнөдөр чинь тий. Сүнсээ өдрөө сайхан үзүүлцгээе. За бай.